Жаа сайн байна уу? За өнөөдөр маш чухал нэг номын талаар ярий. За энэ бол өнгөнөө код. Эрүүл мэндийн дээд түвшинд хүрэх ховсголт хооллолтын төлөвлөгөө гэдэг ийм нэртэй ном. Өөрөөр хэлэх юм бол өнгөөр хоолно гэсэн. Солонгийн 5 өнгөөр хооллох. Энэ хоолны дэглэмийн тухай. Ингэж өнгийн солонгоруулж, алгалуулж хооллох юм бол бүр эрүүл мэндийн дээд түвшинд хүрэх гэж байгаа юм. Тэгээ энэ нь болтой зэрэг ховсголт арга. Хоёр юм хэлж байгаа хгүй. Нэг нь дээд түвшинд хүрэх, нөгөө нэг нь энэ арга бол ховсголт арга. Урд нь байгаагүй гэсэн. Урд нь ерөөсөө уншиж байгаагүй. Гайхамшигтай ном. Өнгө чухал гэж ярддаг байсан ч гэсэн яг үнэнхүү өнгөнийхэн талаар бичсэн номыг анх удаа уншлаа. Бид нар өдөрт 3 удаа хоол олж байгаа. Хоол хийх болгон, хоолны газараас хоол авах болгон ямар хоол хийх үү, ямар хоолыг сонгохгүй гэд бодож идэг. Энэ хийгээд байгаа сонгоод байж байгаа хоол маань эрүүл мэндэд тустай ч юм уу, үгүй ч юм уу. Бид нар ер нь жөөг мэдэж гинэ, буруу мэдэж гинэ гэд эргэлждэг. Гэр бүлийн гишгүүд хайртай хүмүүстэй би ямар хоол хийж өгöd байна уу гэж асуух үес байна. Тэгэхээр энэ ном бол асуудлыг маш их халуурхан шийдэж өгсөн. За ямар нэгэн шим тэжээлийн талаар ярих шаардлага байхгүй. Тэр дүндүү төвхтэй. Энэ ямар витаминтай, ямар эрдэс бацаа олгоцсон гэдэг нэг бүртлэг үчих юм болвол тэр болвол нэлээд хүнд. Тэгэхээр тэгж их тарих оюуна шавахгүй ч гэсэн шууд өнгөөр нь ялгаад хооллох юм болвол саяын ярьсан тэр дээд түвшинд хүрэх ховсол арга юм байна. Дүгнэлтээс нь хэлэх юм болвол 5 өнгийн ногоо жимсийг удаа болгоны хоолнд хэрэглэсэн. За инглээр амархан болж байгаа. Энд ямар шим тэжээл орсон юм бэ? Ямар витамин орсон юм бэ гэж шалгаж үжихгүй. Бодож үжихгүй. Шууд миний энэ тавган дээр 5 өнгийн хоол байна уугүй байна уу гэдгийг харахад болно гэсэн. За ийм учраас өнөөдрийн энэ яриа бол асар чухал хүн болгон жаавал дуусал сонсоод тэгээд амьдралдаа хэрэгжүүлээрэй. За агуулга. Өнөөдөр юу ярих вэ? 5 зүйлийг ярина. Нэгдүгээрд нь витамин болоод эрдэс бацаас илүү чухал. Тэрнийх нь чад талд байдаг нэг төрлийн бодис байгаа. Тэрийг бол фиото нэгдлэгч. За энэ талаар ярина. Хоёрдугаард нь тэгвэл жимс ногоогийг ямар 5 өнгөд хуваадаг юм бэ? Өнгө болгонд нь ямар ногоо байх вэ? Ямар жимс байх вэ? Энийг ярина. За гуравдугаард нь хэрвээ ингэж өнгөөр хооллох юм бол бид нарын бие махбодод 5 гайхамшиг бий болно. Эрүүл байна, хүч чадалтай байна, гоо сайхан байна. Өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Илааршин. За дөрөвдүгээрд нь бол судалгааны үр дүн. Энэ талаар асар их судалгаа хийгдсэн байна. Эрүүл мэндийн ямар хүрээнд ямар эерэг нөлөөлөлттэй байна. За энэ талаар товч ярина. За хамгийн сүүлд нь 5 дугаард удаа бүр 2 жимс 3 ногоо идэх. Энэ хоолны дэглэмийн талаар ярина. За ингээд агуулгад оръё. Нэгдүгээрд яагаад бид нар өнгөөр хооллох ёстой юм? Бид нар бол одоо хүртэл витаминтай эрдэс бацтай хоолыг сонгох хэрэгтэй, хооллох хэрэгтэй гэж ярьдаг байсан. За энэ бол гарцаа байхгүй чухал 13 төрлийн витамин, 15 төрлийн эрдэс бацс байдаг. Энийг заавал хоол хүнсээс авч хэрэгтэй. Гэсэн ч гэсэн энэ бол 13 дээр 15-ыг нэмэхэд наачих нь 28 төрлийн витамин, эрдэс бацсуудыг чэйжлэх ёстой болчих юм л да. Тэгээд энэ төмсөн дотор ямар шим тэжээл байна вэ? Энэ лууван дотор юу агуулж чинь гэж нэг бүрчлэн одоо тооцоолохгүй болвол шинжилгээ ухааны үндэслэлтэй хоолж чадахгүй. Мэдээж энэ чиглэлээр тусгай мэрэгжлийн сургууль төгссөн хоол тэжээлийн мэрэгжилтнүүд бол сайн хийж чаддаг. Гэтэл жирийн бид нар шиг хүмүүс бол баргал боломжгүй шах. Тэгэхээр энэ витамин, эрдэс бацсын цаана нь бас фитохими нэгдэл гэдэг эд байт юм байна. Жишээлх юм бол энэ витамин, эрдэс бацс болвол байшин барилга барих үндсэн материал, тоос ч юм уу, чулуу ч юм уу, мод ч юм уу. Харин энэ фитохими нэгдэл гэдэг нь бол энэ
барилгыг засаж чимэглэхэд хэрэгэлдэг материалууд. За ямар материал вэ гэхтэй зэрэг өнгө оруулдаг, үнэр оруулдаг, амт оруулдаг. За энэ эдүүдийг болвол энэ фитохими нэгдэлшилдэг юм байна. За энэ бол зөвхөн энэ жимс ногоонд өнгө, үнэр, амт оруулаад дуусахгүй. Бас шимтгэлтэй юм байна. Энэ саяын хэлсэн үндсэн витамин эрдэс бодисд байхгүй маш их гайхамшигтай эрүүл мэндэд тустай ийм шимтгэлүүд байдаг. За энийг болвол дийлэх хүмүүс мэддэггүй. Витамин А ч юм уу, Б ч юм уу, С ч юм уу хүмүүс мэднэ. Гэтэл энэ фитохими нэгдлүүдийн хүмүүс мэддэггүй. Жишээлх юм бол флавоноид, антоцианин, каротиноид, полифенол, изофлавон гэх мэтэр ингээ ярах юм бол ерөөсөө жирийн хүмүүс бол ерөөсөө бараг л сонсож байгаа байхгүй. Сонссон ч гэсэн тэг нэг чэйжлэгдэт байгаа. Нэр том юмуд биш юм. Тэгэхээр энэ болвол чэйжлэх шаардлага байхгүй. Өнгөөрөө ялгарч байдаг. Ямар өнгөтэй жимс байна, ямар өнгөтэй ногоо байна. Ерөөсөө 5 төрлийн өнгө байна. Энэ 5 төрлийн өнгөнд энэ шимт хэмжээлүүд нь хуваарлагдсан байдаг юм. Тэгэхээр энэ бид нар тустай зэрэг асар их одоо амархан болж байгаа юу? Заавал нэг эрдэс бодис витамин гэж үжихгүй шууд энэ өнгөөр нь ялгаад хооллох юм болвол тэр өнгүүдэд тустай зэрэг баланстай, тэнцвэртэй тэр шимт хэмжээлүүд нь хуваарлагдсан байна. Тэрнээс гадна саяын хэлсэн энэ фитохими нэгдлүүд байдаг юм байна. За энэ нь болвол энэ витамин эрдэс бодисын чаатах бодис гэдэг ч үл. Энийг бид нар ерөөсөө огт анжаардаг. Мэддэгч. Тэгэхээр энийг оруулж ирснээр энэ хооллох дэглэмд ховсгол бий болж байна гэдэг нь ийм очиртай. За одоо 2 дугаарт. Тэгвэл энэ жимс ногоонуудыг ямар 5 төрлөг баг вэ? За урд нь бид нар бол витаминаар ч юм эрдэс бодисоор төрлөж хуваажсан байна. Тэгэхээр одоо бол аамархан болсон. Одоо бол ерөөсөө шууд өнгөөр 5 өнгө, солонгийн 5 өнгө. За энэнийх нь 1-р. За 1-р нь бол улаан өнгө. Улаан өнгөнд бол ликофин гэдгийг дагуулгадаг. За энэ ямар үйлчлэгтэй вэ гэхтэй жиргэн зүрх судасны хамгаалал, хорт хавдрын эрсдлийг бууруулах ийм нөлөөс. Жишээлх юм бол ямар жимсүүд байх вэ? Улаан өнгөний жимс. Улаан лойл байна. Помидор, томато. За энэ талаар урд нь бас тусгайл нэг удаа ярьж өнгөрсөн. За тэрийг сонсч бол. Тарвас байна. За тарвас бол эрүүл мэнд асар сайн хүч чадлыг сэргээн, ажиллах чадварыг дээшлүүлнэ. Анхаарлыг төвлөрүүлнэ. За энэ дотор бол энэ ликопин агуулдаг байх нь. За өөр юу байх вэ гэдэг интор байна. Улаан чинжүү байна. Бөөрөлжгөн байна. Ерөөсөө л улаан өнгөтэй жимс ногоо байх юм болвол энэ улаан өнгөд хамаарч. Тэгээ хальсан биш. Доторх нь махан буй энэ улаан байх хэвээр. 2 дугаар нь бол улвар шар. За улвар шард бол бета каротин агуулгаж байгаа. Леутин бас агуулгаж байгаа. За энэ улвар шар өнгөтэй жимс ногоо бол дархлаагийн сайжруулна. Хараагийн хамгаална. Антиоксидант. Ямар жимс ногоо байх вэ гэх юм бол луун байж, хулуу байж. Хулуу бол гаднах нь ногоон ч гэсэн доторхын шар байгаа шүү дээ. Манайх бол өглөө болгон хулуутай ногоотой шилүү болж байгаа. Шар луун байна. Амтд төмс байна. За амтд төмсийг бол бас одоо улвар шар өнгөтэй ногоонд хамааруулж байгаа юм байна. Жирийн төмс биш. За шар жинжүү байна. Мангоо жимс байна. Тоор байна. Шар тоор. За 3 дугаард нь цолонгийн 5 өнгөний 3 дугаард нь ногоон өнгөтэй. Ногоон өнгөнд бол эрүүл мэндэд тустай асар олон зүйл байж байгаа. Глюкозинантд, леутрин, гекжиргийн одоо олон хими нэгдлүүд байж байгаа. Хамгийн чухал нөлөө бол нүдний эрүүл мэнд. Хоргож болно. Хорчсон хүмүүс олон байгаа шүү дээ. Янз бүрийн юм тараа хэрэглээд архитар суугаад. За энэ чинь хоргож болно. Тэг хавдрын эсрэг нөлөөтэй. За ямар жимс байх вэ гэдэг зэрэг 1-р бол буучааг хэлээд. 2-р бол брокколи, байцаа, өргөөст. Ер нь бол юм ногоо новчтай. Ногоонууд дотор агуулгаж байгаа. За манайх бол ногоо тариалдаг болсон. Одоо 2 дахь жилдээ явж байна. Ногоонод асар сайн ургаж байгаа. За энэ брокколи ч юм уу ногоо новчтай ногоонод бол асар сайн ургаж байгаа. За тариалахад их амархан учраас өөрсдөө тариалж болно. Одоо энэ баахан ногоо хэлчихлээ. Баахан өнгө ярьчихлаа. Эний чинь бид нар олж идэхгүй байгаа шүү дээ. Тэгээд дэлгүүрээр дүүрэн байгаа шүү дээ. Хэрвээ гэрийн чинь орхон дэлгүүр байхгүй бол өөрөө тариалж болно. За 4-р нь бол хөх ягаан өнгийн жимсүүд, ногоонууд. Хамгийн гол нь талтай жир антоцианин гэдэг химийн нэгдлээ олгож байгаа.
За ой тогтоолтыг сайжруулна. Тархинд онцгойсон. Судасны уян хадан чанарыг сайжруулна. За энэ болвол ихэвчлэн жимсүүд байгаа. Бэринүүд, билиубери гэдэг ч юм уу. Нэрс, нөхрийнүүд, хойно бери орсон. За хар усан гэж бөөрөлж байна. Гэх мэтийн жимсүүд. За энэ бол манай Монгол оронд төхөөрөмөл ургадаг ийм жимсүүд. Хээрээс түгээ идэж болно. Дэлгүүрээс судалдаж авч болно. За манай энд бол Канадаас оруулж ирсэн нэрс дэлгүүрт их байдаг. За тэрийг бид нар өдөр тусам хэрэглэж байгаа. За хамгийн сүүлд нь бол цагаан өнгө. Цагаан өнгөнд бол аллисын агуулгач. Киберситинг гэдэг ч юм уу. Ийм төрлийн химийн нэгдэлтэй. За энд бол дархлаагийн дэмжин зүрх судасыг хамгаална. Өрөвслийн эсрэг цагаан өнгө болвол. За цагаан өнгийн ямар жимс ногоонууд байна вэ гэдэг зэрэг саримс байна, сонгон байна, цэцэгт байцаа байна, мөөг байна, чагаал ир, алим байна. Алимын бас цагаан өнгийн жимсэнд оруулж байгаа юм байна. Гэхдээ халистай нийт бол хамгийн сайн. За ийм байдлаар 5 өнгө хуваагаад энэ 5 өнгө дотор ямар жимс ногоо байдгийг хэллээ. За одоо үргэлжлүүлээд 3 дугаард энэ 5 өнгийн жимс ногоогийг удаавалга идэх юм бол эрүүл мэндэд ямар гайхамшигтай нөлөө үзүүлэх үү гэдгийг хэлье. За энэних нь нэгдүгüүрд бол тархины төвшөнд ой тогтоолт, хөвлөрөл, сэтгэл санаа тогтворч байна. За энэ дотор бол хөх ягаан өнгийн жимс, ногоо өнгийн ногоо. За эднэр бол тархины төвшөнд үйлчлэнэ. За хоёрдугаард нь бол зүрх судасны өвч, цусны даралт, судасны уян чанарыг сайжруулна, зүрхийг хамгаална. За энд бол улаан өнгийн жимс ногоо, хөх ягаан өнгийн жимс ногоонууд. За 3 дугаар нь бол дархлага болоод эсийг хамгаална. За энэ бол ерөөсөө энэ 5 өнгийг бүгдийг чиг тэргэлэх юм бол биеийг эсэлтгэхээс хамгаална. Архаг өрөвслийн түвшнийг бууруулна. Дархлагыг сайжруулна. Халдвар ухаас сэргийлнэ. Хор тавдрын эсрэг бас үйлчилнэ. Тэр тусмаа энэ бол ногоо навчтай ногоонууд. За 4-р нь бол хараа болоод арсанс. Шар улбар ногоо жимсүүд бол нүдэнд онцгойсон. Нүдний торлыг хамгаална. За насжилттай холбогдлолтой одоо хараа муудаж байгаа хүмүүс олон байна. За энд бол шар өнгийн ногоо жишээлх юм бол одоо шар лов гэдэг ч юм уу, хулуу гэдэг ч юм уу. Ийм жимсүүд бол ийм ногоо бол өдөр тусам хэрэглэж болно. Арсан цай. Ягаад гэвэл энэ химийн нэгдлүүдэд орсон пигментүүд, элементүүд байна шүү дээ. Нарны тоёны хорлоос хамгаалдаг байхгүй юу? Жимсийг ногоогыг хамгаалж байгаа. Тэгэхээр идэх юм бол бид нарыг бас хамгаална. Арсыг нарнаас хамгаална. За дараа нь бол энэ бодисын солилцоог сайжруулна. Жинг тогтвортой болгоно. Энэ эслэгээр баялаг учраас цусан дахь сахарын хэлбэлийг багасгадаг юм байна. Тийм учраас инсулин гэдэг зүйл тогтвортой бол. Ингээд бас таргалтын эрсдэл буурна. Гидсний бичлэг орчин сайжирна. Ингээд сэтгэл санаа хүртэл тогтвортой болно. Бид нарын авчгаа энэ хоол хүнс болвол биеийн дотор эргэлзэх хэрэгтэй. Тэрийг сайжруулах, зөв гулдралтай байлгах гэрээ бодисын солилцоо гэдэг зүйл юм байна. За одоо 4-р нь судалгааны үр дүн. 93 мянган хүн дээр хийсэн нэг судалгаа байгаа юм. За энэ бол хөх ягаан өнгийн жимсийг тогтмол хэрэглүүлж үтсэн 25-аас 42 насны эмэгтэйчүүд оролцсон байна. Ингээд 4 жилийн турш ажиглал хийсэн хөх ягаан өнгийн жимс идүүлээд. Тэгсэн зүрхнээ шигдээсийн эрсдэл бүр 32% багассан гэж байна. Зүрх нь эрүүл байсан гэсэн. За энэ хөх ягаан өнгийн жимсийг тогтмол хэрэглэдэг хүмүүс ой тогтоомж нь бас 2-оос 3 сарын дотор мэдрэхтгүйч сайжирсан гэдэг ийм судалгааны үр дүн байна. Энэ бол гайхамшигтай. Санах чэйжлэг чадвар хүртэл 2-3 сарын дотор сайжирч ирж байгаа байхгүй юу? За 2021 онд хийсэн судалгаагаар өдөрт хэрвээ 5 форс жимс ногоо идэх юм бол нийт насав баралт нь 13% багасж байгаа. Зүрх судасны эрсдлэр насав барах норм нь бас 12% багасаад хавдрын нас баралт нь 10% бага байсан гэсэн. Ийм судалгааны үр дүн байна. Өдөр болгон цагаан өнгийн жимс 25 г идэх юм бол тархины жус харвалтын эрсдэл хүртэл 9% багасдаг гэдэг. Гэх мэтийн судалгаанууд бол асар их байгаа юм. За тэгвэл өнөөдрийн 5 дугаар сэдв. Тэгвэл бид нар
энэ солонгийн 5 өнгөөр яаж хооллох вэ? За энэ дээр санал болгож байгаагаар болвол удаа болгон 2 төрлийн жимс, 3 төрлийн ногоо идэж байгаа. 2 жимс, 3 ногоо гэсэн үг. Жишээлх юм бол тарвус идэнэ, улаан өнгө. Дээр нь нэрс идэнэ, ягаан өнгө. Тэгээд брокколи ногоо өнгөтэй, манжин цагаан өнгөтэй, лууван шар өнгөтэй. Ангилал энэ 5 өнгийн хоолнд авчиж байгаа. За ийм байдлаар өдрийн хоолнд идсэн бол орой хоолн дээр жимснийхэн төрлөөс болоод ногооны хон төрлөөс болоод ингээд 5 өнгийг бүрдүүлээд хооллоод яваад болно. За их амархан. Тэгэхээр хоол их үед, хоол сонгох үед ямар хоол их үү, ямар хоол сонгохгүй гэж санааж авах асуудал юу ч байхгүй. Ерөөсөө өнгийг хараад авах бол. Гэхдээ энэ өнгө нь болвол тэр өнгө оруулахчаар оруулчихсан. Тэр өнгө хэлж юм биш шүү дээ. Төрөл бүрийн ундаа, төрөл бүрийн жимсэх нь боловсруулсан бүтээгдэхүүн. За эднарыг болвол бүр төрөл бүрийн өнгө оруулсан байж байгаа. За тэр нь болвол эрүүл мэндэд муу гэдэг байгаа юм. Тэгээ энд ярьж байгаа нь бол байгалийн жимс ногоогийн байгаад өнгийг хэлж байгаа. За өнөөдөр ярьсныг товчхон дүгнэе. За өнөөдөр болвол энэ Джеймс, Даниэл нарын бичсэн өнгөнөө код эрүүл мэндийн дээд түвшинд хүрэх ховсголт хооллолтын төлөвлөгөө гэдэг номын талаар ярьлаа. Өөрөөр хэлэх юм бол солонгийн 5 өнгөөр хооллох хоолны дэглэмийн талаар ярьлаа гэсэн. Яагаад гэвэл бид нар болвол хооллох үед витамин, эрдэс бодисыг харж яадаг. За энэ нь ч гэсэн одоо 13 төрлийн витамин, 15 төрлийн эрдэс бодис байна гэдэг олон байгаа. Аль жимс аль ногоонд нь ямар төрлийн витамин байна уу гэдгийг чэйжлэхэд хичүү. Гэтэл тэрнийхэн чат талын бодис фитохими нэгдэл гэдэг ийм хими нэгдэл байдаг юм байна. За энэ нь их чухал. Энэ нь бол өнгө оруулдаг, амт оруулдаг, үнэр оруулдаг бодис юм. Ногоо жимсэнд. Энэ дотор асар гайхамшигтай шимтгижил байдаг. Энэ өнгөнд дагаад дотор байж байгаа шимтгижил витамин, эрдэс бодисууд нь бас өөр байдаг. Тийм учраас өнгөнөө чуглуулах хэрэгтэл бид нар хангалттай, тэнцвэртэй, баланстай шимтгижил авах, хооллох болж чаддаг. Маш амархан болж байгаа. Өөрийн чинь тавхан дээр өөрийн чинь дэлгүүрээс судалдаж авсан сагсан дотор энэ 5 өнгө бүрдсэн байна уу үгүй байна уу гэдгийг шалгаад яваад байхад болно гэсэн үг. Тэгээ ямар 5 өнгө байдгийг ярьлаа. Улаан өнгө байдаг юм байна. Ногоо өнгө байдаг юм байна. Улуур шар өнгө байдаг юм байна. Тэгээд хар ягаан өнгө байдаг юм байна. Тэгээд цагаан өнгө байдаг юм байна. За улаан өнгөнд нь бол улаал ойл байна. Тарвс байна, интор байна, улаан жинж байна, бөөрөлж гэнэ. Улуур шар өнгөнд нь болвол шарлууван байна, хулуу байна, амтд төмөс байна. Шар шинжүү байна. Манго байна, тоор байна. За ногоо өнгөнд нь бол ногоо өнгийн ногоонууд. Буучай байна, брокколи байна, байцай байна, өргөөс төмөх байна гэдэг чинь. За хөх ягаан өнгө. За энэ бас хар өнгө. Энэ нэг төрлийн өнгө. За энэ дотор болвол нэрс байж гин, хөх тариа байж гин, хар усан өжин байж гин. Хар өнгийн бөөрөлжгнүүд байж гин. Бэринэ төрлүүд. За цагаан өнгө. Цагаан өнгөн дотор бол сармас байж гин, сонгон байж гин. Цэцэгт байцай байж гин, мөөг байж гин. Чагаал ир алин байж гин. За энэ дээр нэмээд тултаж ирэг. Энэ ямар өвчнөд эрүүл мэндэд тустай бай гэдгийг ярьсан. За тархинд тустай. Ойдохт бол төвлөрөл, сэтгэл санаагийн докторч болно. Зүрх судасны төвшөнд, цусны даралт, судасны уян чанар, зүрхийг хамгаална. Дархалгааны болоод эсийн хамгаална. Биеийн эсэлтгээс хамгаална. Архага өвчин өрөвслийг бууруулна. Халдвар төвчнөөс уртан сэргийлнэ. Хор тавдраас хамгаална. Тэгээд хараа болоод арьсанс, нүдний хараа гончхаа сайжирна. Эрүүл гоё арьстай болно. Хөгшөрхгүй гэсэн. За ингээ бодисыг солж сайжирна. Жин нэмэгдэг. Гэгэн мэтийн эрүүл мэндэд сайн талаар ярьсан. Ингээ энэ бол судалгааны үндсэлтэй. Олон арбан судалгаанууд хийгдсэн. Тэр тусмаа зүрх судасны өвчний 30 хэдэн овор бууруулах ийм болж чадтай. Өдөр болгон тогтмол хэрэглэх юм бол 2-3 сарын дараа тарих сайжирсан байна. За ингээд хамгийн сүүлд нь устдаж ирэг өдөр болгон удаа бүр 2 жимс 3 ногоогийг өнгийн бүрдүүл идэх хэрэгтэй гэж ярьсан. За энэ бүгдийг амьдралынхаа хөвшил болгож чадах юм бол бид нар эрүүл болно. Эрш хүчтэй ажиллана. Тэгээ гоо сайхан болно. Хоолны зүрх сонголттой болно. Мөнгөнд цагаан тэмрэлттэй болно. Сайн үнэтэй юм бодлож авч идснээр эрүүл болохгүй. Харин өнгийн бүрдүүлж чадсан байна уу үгүй байна уу гэдэг. Энэ чухал. Ямар витаминтай хоол идэх, ямар эрдэс бодистой хоол идэх үү гэж
тархаан гышлах шаардлага байхгүй. Онгийг бүрдүүлэх юм бол тэн дотор тэр шимтгий хэлбэрээс бүрэлдсэн байна гэсэн. За ийм гайхамшигтай номын талаар ярьлаа. За энийг бол манайх ч гэсэн барьж ирсэн цаашлан бүр улам илүү одоо баримталнаа гэж бодож байна. Амарх учраас. Өнөөдрийн миний хоолнд 5 онг байна уугүй гэдгийг шалгалтал болчих юм. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа. Эрүүл мэндийг хүсье.